Загч Оскарын шагналд Бон Жон-хогийн найруулснаар 2002 онд үзэгчдэд хүрч байсан маш сонирхолтой The Host киног ярьж өгөхөөр бэлдлээ. Энэхүү кино маань гарч эхэлсэн даруйдаа л шуугуулж байсан гайхалтай хийцлэлтэй жүжигчдийн дүр бүтээх ур чадварч мөн маш өндөр үнэлгээ авч байсан юм. Сонирхолж хэлэхэд киноны маань гол дүрд охины аавын дүр тоглосон жүжигчин Сон Ган-хо, тухайн найруулагчийн Parasite, Memories of Murder гэх мэт маш олон алдартай кинонуудын гол дүрийг чадварлагаар бүтээсэн байдаг. Ингээд The Host киног ярьж өгье. Лабораторид хоёр хүн ямар нэгэн зүйл хийж байна. Анхааран харвал нэг нь Америк, нөгөө нь Солонгос хүн байх өгөөд химийн хортой бодисыг хам мөрөн рүү хийж хасах талаар ярилцсан. Солонгос эрх мань угаалт урлуу бодисыг асаахад маш хортой бодис болох нь уур гаран агаарт замхрах утаа шиг зүйлсээс маш сайн хамгаалсан байхаас нь харагдана. Хам мөрөн загалчлах хоёр залуу голын усанд нэгэн сонин хэлбэртэй загас гэхэд арай л өөр хачин чигтэй амьтныг барин гайхширна. Өөс биш үү гэж нэг нь хэлэхэд нөгөөх амьтан нь үсрэн гарах үед цочин харвал олон сүултээ үзэгдэж харагдаагүй амьтан байдаг. Үзэгдэл дараагийн хэсэгт шилжихэд хан голын ирэг дээр жижигхэн түүц ажилуулан амьдралаа залгуулдаг нэгэн гэр бүлийг харуулна. Өвөө аав болон ач охинтойгоо тэндээ жижиг дэлгүүр ажилуулан дотроо бас амьдардаг. Аав нь харин киноны эхнээс нэлээд бүтлгүй нөхөр болох нь харагдана. Охин нь дунд сургуульд сурдаг, ээж нь харин багад нь нөхөр охин хоёроо орхиод явсан байдаг ч аав нь охиндоо хамаг юмаа зориулдаг нь хэлсэн. Өвөө харин 3 хүүхэдтэй. Нэг нь шар үст манай бүтлгүй аав, харин бага охин нь улсдаа нэлээд алдартай байд харвааны тамирчин бол дунд хүн гэрийн олимпийн найдвар ухаантай онцлогтой нэгэн байсан ч амьдрал нь нэг л бүтэхгүй. Олигтой ажилд орж чадахгүй дэмийн арх хүн амьдралаа өрн таран хийсэн нэгэн байв. Бага охиных нь оролцож байгаа тэмцээн зурагтаар шууд дамжуулж байх үед шар устав охинтойгоо үзэн дэмжин суудагч дүү нь эцсийн мөчөд алдаа гарган хүрэл медаль дээр буудаг. Яг энэ үед гадаа их сайхан байхва хүмүүс гадаа чөлөөт цагаа голын ирэг дээр зугаацсан суух үед манай шаргалт устав хідэн пив зууган яваа харагдана. Энэ үед голын орчимд хачин зүйл үзэгдэхэд хүмүүс сониучирхан юу болох тухай таамаглан ярилцах үед голын ус руу лааз шитгэхэд өнөөх хачин зүйл түүнийг сүүлээрээ шүрэх шиг болов. Ярилцсан зогсож байх үед голын хажуугаар өнөөх аимшигт зүйл хар хурдааргүй хүмүүсийг шүүрэн аимшигтайгаар идэж яг л аратан шиг лагс бийтэй юу гэж хэлхийн аргагүй аимшигтай амтан байлаа. Манай шар уст ах харин эр зоригтой нэгэн байхаагаад аюулд орсон хүмүүст туслан аимшигтай аратантай тэмцэлтэнэ. Охин харин юу ч мэдээгүй байдаг бөгөөд түцнээсээ гарч ирэхэд гадаа уймээ самуун өрнөж байдаг. Учрыг нь ч тунгааж амжаагүй байхад аав нь түүнийг барин цааш гүйдэгч бүдрэн унснаар ах сандран охиноо байна гэж бодоод цаашаа гүйх үедээ эргээд хартал охин нь биш өөр хүүхдийн гарыг хөтлөн гүйж байгаа мэдэх тэр агш нь ард үлдсэн охиныг аимшигт аратан сүүлээрээ оронгүйсээр хам мөрөн рүү шумбан одно. Ах итгэж ядан хамгаас хайрт охин нь аратны олз болсон хараад галзуурах шахан араас нь ухаан мэдрэлгүй гүйж ус руу үсрэх үед түүнийг аав нь арай хийн зогсооно. Золгүй явдлын дараа тэр хавийг цэргүүд бүслэн иргэдийг нүүлгэн шилжүүлж болцошгүй аюул тахлын халдвар тархахаас сэргийлэн уг газар байсан хүмүүсийг тусгаарлах байр руу аваачдаг. Маш олон хүн золиос болсон байдаг бөгөөд хоёр дүү нэрснээр тэд охины үхэлд маш харамсан уйлалдан байх үед дүү нь ахыгаа буруутган өөр охины гараа сатхан гүйсэнд нь буруутган цохино. Шар өнгийн ариутгалын хувцас сэлдээр тоноглогдсон хүмүүс орж ирэн тэрхүү амтанд хүрсэн хүмүүс гараа өргөхийг шаардахад шар устав цус нь миний нүрэлөө цацарсан гэж хэлж орхихон тэр. Үүнийг сонссон ажилтнууд ахыг шууд л тусгаарлан авч одно. Эмнэлэг дээр очих үед тухайн амтан тахлын вирустай байж болзошгүй хэмээн засгийн газраас мэдгдсэн тул түүнийг ийм тусгаарлан шинжилгээ авахар болсон байдаг. Шүн эмнэлэгт унтаж байх үед ахын утас дуугарахад охин нь байх бөгөөд үхсэн гэж бодож байсан охин нь ам байхыг сонсоод баярлах гайхах зэрэгцэн байх үед гэрийнхэн нь үүнийг сонсоод сэрцгээв. Гэвч охины утас сүлжээ мө цэнгэн дуусаж байсан тул хаана байгаа хэлэх үед сайн сонсогдохгүй байсаар тасардаг. Түүний ойлгосон ганц зүйл нь ямар нэгэн усны хоолой дотор охин нь байгаа тухай. Цагдаа болон эмч нарт үхсэн гэх охин нь хаана нэгтээ байгаа тухай хэлэх үед тэд үл итгэн гинтийн цочрлоос болон сэтгцэд нь баг зэрэг өөрчлөлт орсон байх гэж хэлсээд түүний ярихыг ойшоодгүй. Тэд өөрсдөө охиноо хайж болохоор шийдэн орох төлөвлөгөө зохионо. Энэ нь амжилттай болж өвөө хамаг мөнгөө зориулан хүмүүс болон машин хөлсөлдөгч тэд шуналтай нөхдүүд байж тааран илүү мөнгө нэхэж цөөвөлдөх хамуурны эргэн тойрны усны сувг хоолайн газрын зураг олж өгнө гэж тохирсон ч маш хураангүй зураг олж өгснөөр тэдний эрлийн ажил маш удаан өрнөх болно. Цаг алдах тусам охины амьд үлдэх магадлал буурч байлаа.
Гэвч тэд охиноо аврахын тулд юу ч хийхээс буцахгүй. Тэд бүхий л усны суваг хоолойг шалгаж охиныг ирэн хайж эхэлнэ. Охин харин нэлээд том усны суваг бололтой газар өнөөх амтны үүрэнд гатсан байлаа. Тэнд нэг жижигхэн хүн багтгаар нүх азар байж таардаг бөгөөд охин тэнд нуугдаж амжжээ. Нөгөө талд өнчин ах トゥ хоёр тэр хаваар бас хоол тэнүүчлэн явж байгаа харагдана. Тэднийг мангас олцлон дайрч авч одон өнөөх үүрэндээ авчирдаг. Мангас том амнаасаа олзолсон эдэшнүүдээ гарган хатгалдаг бололтой. Амнаасаа ухаангүй болсон ах トゥ хоёрыг гаргаад явсан хойгуур охин тэднийг амьд байж магадгүй хэмээн гордож дуудахад ах нь аль хэдийн амьсгал хураасан байдаг бол дүүн харин амьсгаатай байлаа. Охин хүүхд тэврэн баярлаж амхандаа түүнийг халамжлах гэж хичээнэ. Энэ үеэр манай дөрөв охиныг ирэн хай нилээн удаан явснаар ядарч өлссөн тул голын эрэг дээрх нэгэн жижигхэн дүцийг хүчээр онгойлгон дотроос идэх зүйлс олж идэцгээч гэдэс гарна. Охин тэнд ямар ч идэх зүйл үгүй тул маш их өлсөж байлаа. Нөгөө дөрөв маань тэндээ түр амсхийн дуг хийж байх үед мангас харин тэдний байрлаж байсан түцний гадаа ирсэн байхан тэр. Мангасыг харсан өвөө хаалганы завсраар бууныхаа хушуу гарган бууцсан ч амжилтгүй болж мангас тэднэрүү дөхөн ирж түцийг эргүүлэхэд өвөө дахин буудах үед харин мангасыг шархтуулна. Гэвч долоон голтой мангас тэднийг ойртон дахин буутахад үхсийн харааж зүг. Манай дөрөв араас нь хөөн буудах ч онсонгүй. Өвөө дүү хоёрын сум дуусахад шар ус дахад нэг сум үлдсэн гээд өвөөд буугаа өгөн мангасыг даган яг буудах гэх үед харамсалтай нь сум нь дууссан байлаа. Мангас өвөө хүчтэй сүлээрээ зохин гунаснаар газар дээрээ амь тавилаа. Шар ус даах сумыг буруу тооцоолж аавыгаа алдсандаа харамсан уйлж орхин явж чадсангүй тул түүнийг албаны хүмүүс барин авна. Хоёр дүүн харин зүгтэж амждагч тус тусдаа харсан зүгтээ гүн оджээ. Эрэгтэй дүүн утасны компанид ажилладаг найз руугаа холбогдсон тусламж хүсж охины хийсэн дуудлагаар байршлагыг тогтоож болох эсхийг асууж уулздаг. Найз нь харин туслагыг зөвшөөрч тэд ажил дээр нь ирдэг. Харин найз нь цагдаа нартай хувилцсан байх бөгөөд түүнийг буслан авсан ч ухаантайгаараа алдартай дүүн зүгтах аргаа олж тэднээс зүгтэж чадагч жижиг гүрнээс зүгдөх үедээ унан ухаан алдчихдаг. Ухаан алдгаас өмнө амжин охин дөрөвгээ охины байршлыг явуулж амжлаа. Харин энэ үед охин дүү нь хайлтаа үргэлжлүүлсээр байсан ч түүний утасны цэнийг дуусаад унтарсан байв. Тэрээр түр амсхийг зураа утсаа цэнэглэн асаагаад ирсэн мессежийг уншин охины байгаа газар руу хурдлангүй. Иймгүй үедээ шар ус давхрууга дуудлага хийж амждагч яг энэ үед өөдөөс нь мангас хурдлан гүйж ирж таарна. Бүсгүй өөрийнхөө ном сумыг гарган далайдагч амждаггүй бөгөөд мангас түүнийг сүүлээрээ түлхэн замын хажуудах жижиг зай руу унан бас л ухаал. Азар мангас тэр жижигхэн зай руу хүрч чадаагүй тул бүсгүй мангасын хоол болсонгүй. Энэ үед шар ус дахыг ямар нэгэн халдвар авсан гэдэгт эмчнэр болон засгийн газар итгэлтэй байж түүнийг 20 янз бүрийн шинжилгээнд хамруулна. Дүүгээсээ дуудлага авсан ах охиныхоо байгаа газрыг мэдсэн учраас юу ч хийхээс буцахгүй болж эмнэлгийн ажилтныг барьцаалан сүрдүүлж тэмцсээр зүгтэж охиныхоо байгаа газар руу хар хурдаараа очихыг хичээнэ. Охин нөнөөх өнчин хүүгийн хамт мангасын үрнээс гарахаар сэдэж дээш гарахыг оролдон цогцнуудын хувцсуудыг хооронд нь уйж урд нь борохоо тэглүүлэн дээш идэх үед амжилттай болж яг гарах гэж байтал мангас эрэг чимээ сонстов. Хамгийн аимшигтай дүр зургийг тэд харав. Мангас амнаасаа маш олон хүний арга ясыг бөөлжин гаргах нь зэрийн муухай харагдана. Гэтэл мангас гэнэт тэднийг мэдрэн нуугдж байгаа жижиг нөхрөө дайрдагч мангас тэдэнд хүрч чадахгүй өнгөрөн. Хоёр талд амьд үлдэх тэмцэл өрнөн. Энэ үед цагдаа нараас зүгтх үедээ гүүрэндээ ухаан алдсан дүүн сэрэхэд түүний хажууд нэгэн архиудаг байрын орон гэргүй залуу байдаг. Түүнтэй хамт охины байгаа газар руу суугаад таксинд сүүжүүний шилэн дотор бензин хийж мангасыг алгах зэвсэх бэлдэн явдаг. Охин мангасыг унтж байх хуваар зоригтой алхам хийхээр шийдэж бэлдсэн олсороо дээш гарах гэж түүн дээр гарan дээшээ өсрөх гэж оролцсон ч бүтлгүйтэн мангас тэднийг өмхөн авна. Үүнээс хэдхэн хормын дараа аав нь охины байсан газрыг хайсаар олж ирдэгч харамсалтай нь хоцорсон байлаа. Хэдхэн минут хүлээсэн бол гисэн ч аав нь найдлага тасарсангүй. Мангасын амнаас охиных нь гар зовхохыг харсан учраас араас нь гүйлээ. Хам урны эрэг дээр жагсаал болж байх бөгөөд мангасыг барихаар өвөөж тавьсан байлаа. Мангасыг гарч ирэх үед дээрээс нь хорт бодис цацсан ухаан алдуулахад аав нь мангас руу гүйж очин амыг нь ангайлан тас дэврэлцэн охин өнчин хүү хоёрыг гаргаж ирэхэд гунигтай нь охин аль хэдийн амьсгал хураасан байв. Хоёр дүүн ч энэ үед ирж охиныг тэврэн гашуудна. Гэтэл мангас төрхөн зургийн ухаан алстаасаа сэрж зүгтах гэх үед эрэгтэй дүүн бэлдсэн лонхоо мангас руу шиднэ. Гэтэл азар нөгөөх орон гэргүй залуу гүүрэн дээрээс мангасын дээрээс бензин цацчихна. Ганцхан лонх үлдсэн байдаг тул мангас руу шидэх гэтэл унгаачихв. Энэ үед охин дүүн ирж ном сумаараа галыг авч мангасын яг нүдийг хавлаа. Мангас бүхэлдээ шатан байх ч хар хурдаараа ус руу гүйх үед шар ус дах маань уртаас нь гарч ирэн ам руу төмөр зоож мангасыг нэг мөсөн дуусгалаа. Хэсэг хугацаа өнгөрсөн байгаагаар үзэгдэл солигдоход шар ус дах маань хар устай болсон байлаа. Хан мөрний эрэг дээр мөнөөх жижигхэн түтсээ ажиллуулсаар байдаг.
Охиныхоо амьдралынхаа хамгийн сүүлчийн мөчөд хамт байсан мөнөө хүнчин хүүг өргөж аван хамт амар амгалан амьдарч буйгаар кино дуустдаг. Кино таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe товчийг дараарай. Thank you.